Hi everyone, сайн байна уу? Миний YouTube channel тавтай морил намайг Бани гэдэг. Яг одоо бид нар яг 7 сарын дунд явж байна. Гэтэ би ингээд 6 сард болон 7 сард юу авсныхын тухай би танарт харуулмаар байна. 6-7 сард ер нь хараад тахад миний ихэнх авсан юмуд бол дандаа гоо сайхан, арьс арчилгаа болон үсний бүтээгдэхүүнүүд ер нь байгаамаа. За тэгэд ихэнх нь дандаа Аз брендийнх, тийм болохоор би танарт харуулна. За би өөрөө Тайванд амьдардаг аахгүй. Тэгээд Тайванд Poya гэдэг нэг амар том дэлгүүр хэдий. Одоо Америктэй Sephora-тай адилхан, эсвэл Old Touch юм уу. Тэгээд ихэнхдээ өөрөө нэг Аз гоо сайхны бүтээгдэхүүнүүд зарагддаг. За үс бүтээгдэхүүнд бол би яг 2 зүйл авсан байгаа. Styling mousse гэдэг юм зүйл авсан байгаа. Энэ миний ингээд 2 дахь удаага нэг авч байгаа. Миний эхнийх нь ингээд дууссан. Энэ жоохон тийм мөсний лактай төстэй. Миний үс ингээд амар шулуун. Миний үс амар зөөлгөн болохоор ингээд хиц ч одоо үсээ буржилгсан ч 2 цагийн дараа жоохон чийгтэй газар ингээд байх юм бол миний үс ингээд шууд буцаа шулуун болчдаг. Тэгээ хиц ч hairspray цацаад ерөөсөө ингээд буурчгараа нэг сайн барьдаггүй. Тэгээд миний анзаарсан зүйл бол энэ styling mousse-ийг үс нойтон баахад бүх үсэндээ түрхээд тэгээд үсээ буржилгаад тэгээд дээрс нь hairspray түрхүүл үсний одоо буржихад илүү их барьдсан юм шиг надад санагцсан. За хоёр дахь зүйл бол би нэг Meko гэдэг брендийн hair styling brush гэдэг нэг юм болсон. Миний үснээ ингээд тийм дээд талд нь ингээд жижиг үсүүд ингээд амар олноороо ингээд босчтой. Тэгээд ямар үсний лак дандаа аваад явалтай нэш. Өмнө би зүгээр ингээд hair gel дотор ингээд нэг шүдний сойд дүрээд дандаа ингээд дартдаг байсан. Гэтэ ингээд гэл түрхэхээр яг ингээд нэг үс нэг хатуу харагдаад надад яг тэр яаж харагддаг надаас гоё харагддаг байсан юм. Yeah, anyways, би hair styling brush гэдэг олсон. Энэ нь өөрөө ингээд амар урт ийм сава. Би нэг юу гэж хэлдэг юм. Одоо самтай ирдгээ. За одоо надад энэ hair жоох юм байна. Энийг нь тэгээ шууд ингээл дарчин. Yeah. Энийг би тэгээд одоо ер нь дандаа цүнхэндээ хийж авч явдаг. Тийм болохоор энэ бүр дуу юм ер нь цүнхэнд байж хахад айгу дажгүй сайн юм бэлээ. За би энийг бүр 4 сард авч ирсэн юм. Гэтэ надад энэ бүтээгдэхүүн их таалагдсан. Зүгээр би танартай хуваалцсан байна. Энэ Naturiгийн энэ Япон арьс арчилгааны брэнд Hatomogi Skin Conditioner гэдэг нэг юм ус шиг toner тос шиг ингээд байгаад байгаа. Би ер нь жоохон тийм тослог холмог арьстай ялангуяа 100 цагт Тайванд ингээд амар чихтэй болчтой. Тэгээд амар халуун болдог. Тийм үед би ингээд нүүрэндээ тос түрхэхээр хөс тосондоо ингээд нэг зунгаарлаад байгаа юм шиг. Тэгээд ингээд жижигэн ингээд батнуу цагаан батгууд амар их гарчдаг. Гэхдээ бас ингээд шууд нүрээ тослохгүй байна гэдэг нь бас хэцүү. Энэ бол амар дайжгүй. Энэ нэг зүгээр нэг ус шиг. Гэхдээ арьсыг яг гоё чийгшүүлж чаддаг. Гарандаа зүгээр жоох нэг тусаад жагаад ингээ бүх нүүрэндээ шавшчдаг. Эсвэл бол би нэг хайда маск болгож ашиглах амар дуртай. Зүгээр хөвөн дээрээ цацаад тэгээд ингээ арьсан дээрээ зүгээр наагаад зүгээр маск болгоод бас ашиглаждаг. Тийм болохоор надад энэ айгуу дайггүй. Би нэг айл 4 сард авсан. Одоо баг ингээ талтаа орцсон. Үнэн бас айгуу дайггүй. Би яг одоо санахгүй байна. Гэтэ бас бараг нэг 20-30 мянган хооронд байсан баха. Одоо энэ 100 болоод миний арьсан дээр юу жоохон батг гараад байгаа. Тэгээд ойр үед жоохон илүү их чихэр өдөөд юу ингээд миний ирүүн дээр бас жоохон юмуд гараад байгаа. Тийм pimple patch авахтаа юу амар сонгож авд юм. Надад зарим pimple patch-ууд ингээд ерөөсөө нөлөөлдөггүй юм шиг надад санагддаг. Зүгээр нэг scotch нүүрэн дээр наацсан юм шиг надад санагддаг. Гэтэ энэ May Skin гэдэг энэ брэнд энэ hydrocolloid acne patch гэдэг ингээд батгыг цэвэрхэн байлгадаг. Тэгээд ингээд батгыг ингээд татаж яг гаргаж чаддсан юм шиг санагддаг. Тэгээд дээрэс нь амар нэмгэн болохоор ингээд энийг наацсан байхад ерөөсөө наацсан байгаа нь мэддэгддэггүй. Ингээд харагддаг. Яг ингээд арьсны өнгөтэй тэгээд ийм blur effect-тэй ийм pimple patch байгаа. Ямар нэгэн Аз дэлгүүрт дээр байгуул энэ May Skin гэдэг энэ pimple patch байгуул та нар сонирхоод үзээрэй. Би өөрөө ингээд ерөн шопинг гэдэр хийж явахдаа тий. Ялангуяа арьс арчилгааны бүтээгдэхүүн авч явахдаа би тий хямдрал гэдэр харах амар дуртай. За энэ бол миний ашигладаг ганц одоо брендийн нарны тос. Би энэ нарны тосыг бараг сүүлийн 3-4 жил би яг энэ нарны тосыг ашиглаж байна. Та нар миний хуучин бичлэгүүдийг үзэх юм бол би яг энэ л нарны тосыг ашиглаж байгаа. За ёо. Нэг тос нэг за Монгол төгрөгөөр 25,000 30,000 гэ хавцаа байд юм аа. Гэтэ хайда ингээ Poya дорч юм уу эсвэл Cosmed гэдэг дэлгүүр эсвэл Watson гэдэр дээр ингээд хямдарчдаг.
нэгийг авал ингээд нэг үнгүү гэдэг юм бол би яг тийм үед нь яг дандаа энэ нарны тосоо ингээд авдаг. Өдөр алхан нарны тос түрхдэг. Тэгэд энэ хоёр нийлээд яг ингээд бүтэн жил яг надад хангалттай болдیں۔ Арьс чинь амар тослог ол ер нь хамгийн хөнгөн нарны тос. Бас түрхэхэд ингээд жоохон blur болгох юм шиг надад санагддаг юм аа. Жоохон нэг фильтртэй юм шиг надад санагддаг. Тэгээд зарим нарны тос чинь ингээд нүрийг ингээд цав цагаан болгочтой шүү дээ. Гаран дээр одоо би ингээд түрхэл цагаан байна. Гэтэ ингээд шууд ингэх юм бол шууд ингээд алга болчдөг. Жоохон сингэнсэн тийм гоё ингээд мэдрэгддэг. Тэр спиртний хүнэр нь жоохон чанга. Гэтэ миний энэ тослог арьсанд бол хамгийн арьсан тийм хөнгөн санагдсан нарны тос бол энэ Biore UV Aqua Rich гэдэг юм усан water gel тос. За миний дараачийн бас нэгийг авал нэгийг үнгүү гэдэг бол энэ Paula's Choice-ийн 2% BHA liquid exfoliant salicylic acid байгаа. Та нар миний өмнөх ингээд ариус арчилгааны бүжиглэгийг үзсэн бол би энэ бүтээгдэхүүнийг бас амар олон удаа ярьсан байгаа. Би ерөн багаасаа жоох нүрний батаг, тийм акне гэдэгтэй ерөн амар асуудалтай байсан. Тэгээд ерөн миний туршиж үзсэн бүх бүтээгдэхүүнүүдээс бол энэ Paula's Choice-ийн salicylic acid бол бүр яг хамгийн өр нөлөөтэй надад бүтээгдэхүүн байсан. Watson-д энд яг хямдарчсан бас нэг хямдрал явагдчихсан юм ба. Нэгийг аввал нэг үнэгүй. Энийгтэй ингээд ашиглахтаа бол ер нь оройтой ашигласан ерөн дээр. Яг үл энэ арьсыг жоох эмзэг болгодог болохоор төрснийхэн дараа наран гарах юм бол би бол тэгж recommend хийхгүй. Яг үнэхээр гарах олвол за бүр их сайн нарны тусаа түрхэж байгаа л гарсан дээр. Бас нэг хоёрыг авсан юм гэх юм бол энэ Retinol-ийн нэг солонгосын брэнд байгаа. Энэ Dermal гэдэг брэнд байгаа юм шиг байлээ. Тэгээд яг өөрөө чинь нүрэнд ч яг тохирох нь үгүй юу гэдэг жоохон туршиж үзмээр авал би эхэлж ийм жижигэн маскуудыг ер нь санал болгожээ. Ягаад гэвэл ийм маскууд илүү хямдхан байдаг болохоор энэ зүгээр юм дүрлж маск аахгүй да би зөв шууд хоёр хацар дээр ингээ наачтээ. Тэгээ маргааш өглөө нь эндээгээ би нүрэндээ нэг цаг маг ер нь байлгадаг заяа. Гэтэ маргааш өглөө нь ингээ миний арьс айгүй зөөлөн болоод илүү нэг гэрэлтэй нэг арьс айгүй гоё болчт юм аа. Тэгэхээр надад энэ маскууд амар их таалагдсан. Би нэг Poya дэлгүүрээс 99 антигээр авч байсан. Тэр нь бараг 10,000 төгрөг гэсэн Монгол төгрөгөөр. Одоо ер нь хараад тахад миний ихэнх мөнгө ер нь арьс арчилгаа руу явсан байна. За anyways нүүр бүтээх бодог бүтээгдэхүүн гэх юм бол бод хийх юм бэ? 5 зүйл авсан юм уу да. За Home гэдэг брендийн ийм нэг ягаан lip gloss авсан ингэж дордог. Энэ ингэж жоохон тийм ягаангийн lip gloss гэхдээ it's more cold tones заяа. Home гэдэг брэнд байгаа юм шиг. Гэтэ ингэ жоохон сонирн бичсэн. Би гэдэг хэмээ юм уу эсвэл Home гэдэг юм бисаа. Мэдгүй байна. But it's a melting glow lipstick. За тэгээ бас яг нэг адилхан брендийн Hem юм байна. Okay, HEME is not Home, it's Hem. All right. Нүдний ленз авсан байгаа. Би ер нь нүдний ленз ер нь их зүөх дуртай. Энэ заяа ингээд хавхар өнгөтэй ленз. Би өмнө дандаа ингээд тийм dark brown эдэр ленз эдэр авдаг байсан. Тэр постер дээрээс ингээд хар ленз авах амар гоё харагдаад байсан юм аа. Ингээд яг хүүхэлтэй шиг харагдаад. Тийм. Тэгээ би бас санаж нөгөө Megan Thee Stallion ингээд зарим music видео дээр бас ингээд яг юм нүд ингээд томруулах тэгээд юм хавхар өнгөтэй ленз зүгдээ. Тэгээ надад тэрэн дээр ингээд нүд нь амар гоё харагдаад байсан юм аа. Яг нэг хавхар өнгөтэй ленз яг нэг anime character юм шиг эсвэл нэг хүүхэлтэй киноны баатар шиг надад нэг гоё сүртэй нэг cute гоё харагдсан юм аа. Тэгээ би зүгээр юм хар өнгийн ленз туршиж үзсэн. Би яг одоо ингээд зүтсэн байна. Анх зүөхөд бол яг ингээд жоох эвгүй байсан. Яг ингээд нэг нүд нь ингээд бүр яг хавхар. Тэгээ миний нөгөө нүд маань ингээд жоох тийм хардуу бор штэ. Тэгээд ингээд нүдээ ингээд хавхар байгааг нь харсан чинь ингээд тэггүй миний доторх сүнс алга болсон юм шиг санагдаад. I don't know why. Like I thought like my cell left my body. Нэг ингээд хайдаа TikTok гэдэг нэг тийм бичлэг ядсан штэ. Ингээд нэг жөтгөр ингээд биэнд нь орцсон гэхээр ингээд нүд нь ингээд нэг хавхар болчтой ингээд амар эвгүй бичлгүүд байдаг та. Яг нэг тийм сүнс болсон юм шиг надад санагдсан заяа. Гэтэ яг нүрөө будаад харсан чинь хөөхөн юм шиг ингээд үгүй амар гоё санагдсан. Тийм өөр юм гэх юм бол би ийм нэг нүдний eyeshadow авсан юм байна. Окей.
Энэ La Pense number 1 гэдэг ийм Япон брендийн нэг нүдний аашаад энэ ингээд амар олон төрлийн өнгүүд байсан. Тэгээ бүх өнгүүд нь айгүй гоё харагдсан. Гэтэ надад энэ өнгө ингээд анх зүгээр ингээд харахад нэг шаргал ягаан ингээд надад жоохон санаа харагдчихсан. Гэхдээ яг ингээд дүрхээд үдсэн чинь энэ бүх өнгүүдийг ингээд холих юм бол сувд гарн дээр ингээд нүдэн дээрээ түрхсэн юм шиг надад санагдсан. Санаар харагддаг. Би одоо ингээд хуруун дээрээ ингээд жоохон түрхсэн байна. Энэ ингээд нүдний тэн жигсэн би яг одоо ингээд нүднийхэн гол ингээд хөмсгнийхэн энэ дээрээ хамар дээрээ иймэрдүү нүдний ингээд ийм саата нүдний тэнүүд хамаагүй би бас зүгээр хайлайтер болоод ашиглаж та одоо дахиад жоохон уруулан дээрээ нэмэдгий. Ингээд амар гоё харагдаж байгаа байхгүй да. Яа амар их түрхсэн тийм шаардахгүй. Ингээд амар гоё харагдаж байгаа. It looks like magic. Ингээд за дараах нь бол надаа ингээд би нэг шинэ пудер авсан байгаа. Миний пудер иш чаавс да миний хуучин пудер за би тэрийг бүр амар олон жилийн өмнө авчихсан юм аа. Энэ Innisfree-ийн пудер No Simple Minimal Powder гэдэг байгаа. Би энэ пудрыг ингээд нэгт авахд ингээд үнэн амар дажгүй. Тэгээ хоёрт энийг би TikTok дээр хүмүүст ингээд амар таалагдсан гэдэг үг нь амар гарсан. Хайда би press powder цагаан пудер ингээд ухаар гурил нүүрэн дээрээ түрхсэн юм шиг гоё уусаж өгдөггүй. Тэгээд түрхэнгүүтээ ингээд арис бүр яг гоё ингээд фильтртэй юм шиг ингээд амар гоё харагдуулж байгаа юм шиг надад санагдсан. Тэрнээс гадна ингээд амар олон хүмүүс энийг ашиглаж ингээд зөвхөн нүүрэндээ биш хайда ингээд үсэнд тослогдсон байгаа үед бас үсэн дээрээ түрхэж байгаа би бас хүмүүс харсан. Тэр нь бас надад аягүй их таалагдсан. Тийм болохоор энэ нь бол энэ пудрыг зөвхөн нүүрэндээ биш бас үсэндээ түрхэж болно. За дараагийн ярих зүйл бол сормоос. Ингээд илүү ингээд муур шиг харагдуулах сормоос хааж эхэлсэн. Тэгээ надад энэ сормоосууд ингээд их таалагдсан. Энэ ингээд яг хажуу тишээхаа ингээд гадагшаахаа юм дэгэрсэн амар урт сормоосууд. Би яг одоо ингээд хэдийг наацсан байна. Яг ингээд нэг нүдэнд ингээд 3 ширхэг ирдэг. Тэгээ яг 1 2 3 гэдэг. Яа. Ингээд хуваагаад надад хиймэн сормоосууд надад илүү natural харагддаг юм шиг санагддаг. Ялангуяа Аз нүдэнд илүү тохиомжтой юм шиг надад санагддаг. Би ийм нүүрний контур авсан байгаа. Энэ Salon гэдэг брендийнх байна. Chiseled Liquid Contour. Энүүгээр яг ингээд сүүдэр байгаа газартай энэ хацар, ирүү одоо хамраны сүүдэр эдэр бүгдээр ингээд тавиад яг сүүдэрнийхэн дээр ингээд тэр бронзераа ингээд тавингууд ингээд илүү тийм нэг sun kissed илүү гоё харагддаг юм шиг надад санагдсан. Надаа одоо л яг миний ингээд сүүдэр тавилт бол надад аягүй таалагдж байгаа. Ингээд ийм саваатай ингээд ирдэг. Тэгээд ашиглахад амар амархан. Тийм тод тэгээд ингээд blend хийхдээ бас уусахтаа бас айгүй амар надад санагдсан. Тэгээ болохоор бас нэг ийм contour stick авсан байгаа. Энийг би Shein-гээс авсан юм аа. Энэ ингээ Volumizer Hair Powder гэдэг. Одоо ингээ 100 болсон байгаа чи үс юу нээр амар их тослогддөө штэ. Тэгээд ер нь ингээ baby powder эдэр ингээ яг үсэндээ дүрхэж болно. Хэрэг dry shampoo байхгүй бол гэтээ би мэдээж ингээ том савтай ингээ baby powder аваад явж чадахгүй штэ. Тэгээ би оронд нь ийм юм болсон байгаа. Энэ powder-ыг ингээ энэ доор нь хийгээд тэгээд одоо эндээс нь энэ зөөлхөн энэ хүн шиг ийм sponge-ыг нас нь одоо тэр пудр нь гарч ирнэ гэсэн үг. Тэгээд одоо ингээд үс тослогдвол зүгээр шууд ингээд түрхчин. Тэгэнгүүт ингээд тосын энэ пудр нь дарчин гэсэн үг. Тэгэнгүүт үс яг ингээд гоё буцаад угаацсан юм шиг яг буцаа гоё харагданаа. Тийм болохоор надад энэ бас айгүй таалагдсан. Тэгээ нөгөө жижигхэн болохоор цүг мөхөндөө хийгээд аваа явж байхад бол айгүй сайн. Тэгээ доорх нь ингээд нэгдэг болохоор өөртөө зүгээр юм baby powder ч юм уу эсвэл дүүргээд аваад явж болно. За одоо ингээд ер нь нүүр бүтээгдэхүүн одоо тий гоо сайхан арис цэцлэгэн бүтээгдэхүүнийн зүйл одоо ингээд дууссан. Гэтэ би өөр зүгээр тийм жижиг сажиг авсан зүйл одоо зүгээр сонирхолтой гэж бодсон зүйлүүдээ би зүгээр танарт хуваалцмаар байна. 6-7 сард орны хугацаа аваагүй. Гэтэ би нэг юм амьс авсан юм аа. Надад ийм мууртай амьсууд цөөхөн байдаг. Тэгээ надад энэ айгүй
Хүүхэн санагтаад нэг юм нэг шалтан хүүхэнтэй. I thought these were so cute and so funny, you know. Надад юм сонирхолтой юм хөөрхөн амьсууд надад их таалагддаг. Тийм болохоор би энэ амьсыг бассандаа айгүй баяртай байна. За би өөр ингээд ийм утасны ингээд ийм light авсан. Надад угаасаа юм том ring light байгаа. Гэтэ би нэг хаа явсан газартаа юм том ring light аваад явж чадахгүй шүү дээ. Тийм болохоор би утсандаа зүгээр ингээд энэ ингээд утсандаа ингээд холбогдуулчихна. Тэгээд ард талд нь ингээд гэрэл ингээд цагаан гэрэл, шар гэрэл, сквал ингээд холимог гэрэл. Тэгээд шууд гой зураг мураг авах болвол сквал TikTok reel дээр хийх болвол ингээд гэрэлтэй. Нэ? Тэр бас би reflector авсан байгаа. Би одоо яг одоо reflector-ыг уртаа ашиглаж байна. Би одоо энийг холдуулаад харуулъя. Reflector гэж нэг ийм том зүйл байд юм аа. Энэ ингээд гэрэл ойдог зүйл. Энэ тал нь ингээд цагаан, яана. Энэ тал нь ингээд юм шаргал. За би яг одоо ингээд reflector-гүй зүгээр ингээд энэ өөдөөс ring light ингээд миний өөдөөс ингээд байна. Гэтэ би одоо энэ reflector-ыг те яг уртаа ингээд те гэрэл ингээд ойлгуулах юм бол яг одоо миний урт тал ингээд нүүр илүү ингээд тод харагдаж байна. Одоо ингээд reflector-гүй reflectorтай. За хамгийн сүүлд авсан зүйл бол энэ дэвтрийг авсан байгаа. Би айгүй их journal хийдэг. Энэ одоо миний яг 5 дахь journal. Дэвтэр авч байхдаа би харах дуртай. Зүгээр л миний зүгээр хобби заяа. Тэгээ дандаа ингээд ийм хатуу ингээд hard coverтэй дэвтэр надад илүү дандаа их гоё санагддаг. Би анх ингээд зүгээр дандаа цэнхэр энгийн дэвтэр дандаа би сонгодог байсан. Миний бусад 2 дэвтэр одоо Монголд байгаа. Өмнө нь бол би дандаа ингээд ийм цэнхэр дэвтрүүдийг сонгодог байсан. Тэгээд гэтээ надаа ингээд жоохон үзэмжин одоо жоохон санаа харагддаг байсан юм аа. Ингээд цэнхэр ч гэсэн яг миний ингээд хүссэн юу биш. Жишээлбэл энэ дээр одоо юм блүү мүү гэдэг нэг илүү гिचэг юм нэг зурагтай юм ер нь амар дурггүй. Гэтээ ямар ч гэсэн энийг ингээд дуусгацсан. Тэгээд би нэг Shopee гэдэг дэлгүүрээс би нэг юм ягаан дэвтрийг бас надаа энэ бол айгүй их таалагдсан. Энийг ингээд гаднах нь ингээд юм арьсан юм шиг. Цаадаа ингээд ийм дэвтэр дээр ингээд нэг оёцсон юм шиг юм сонин нэг оёцсон юм шиг юм pattern байгаад байдаг. Надад тийм оёцсон байдал надад амар гачаар идэх юм шиг надад санагддаг юм аа. Би тэгээ надаа энэ дэвтрийн ингээд цаас нь бас айгүй их таалагдсан. Ингээд цав биш жоохон тийм шаргалдуу цаастай. Тэгээд бичгэд ч гэсэн ингээд цаас нь айгүй гоё. Угаасаа надад энэ таалагдж байгаа болохоор зүгээр адилхан өөр өнгөтэйг авчиг гэж аваад тэгээд би энэ шинэлийн өнгөтэйг авсан байгаа. And it looks so cute. It looks so cute. I like it very much. Одоо ингээд би ингээд шүүгэн дээрээ ингээд тавхаар яг ингээд араас ингээд айгүй хөөрхөн харагдаж байгаа надад. You know, it looks really nice. За. Ингээд миний 6 сард, 7 сард авсан юмуд ингээд дуусж байна. Та нар таалагдсан байх гэж бодож байна. Хэрвээ та нарт таалагдсан бол like, share, subscribe хийгээрэй. Хэрвээ ямар нэгэн бүтээгдэхүүний тухай та нар илүү мэдээлэл авмаар агуу та нар comment section-гаас санаар асууж болно. Би чадхаараа бүх зүйлэнд нь би хариулах гэж болно. За ингээд энэ бичлэг маань дуслаа. Та нар таалагдсан байх гэж бодож байна. Тэгээ дараагийн бичлэг хүртэл түр баяртай. Bye.